I did my best to notice when the call came down the line, up to the platform of surrender. I was brought, but I was kind. And sometimes I get nervous when I see an open door. Close your eyes, clear your heart, cut the cord. Are we human, or are we dancer? My sign is vital, my hands are cold, and I'm on my knees looking for the answer. Are we human, or are we dancer? Send my condolences to good. Give my regards to soul and romance. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй билээ. Олон зүйлд самгардалгүй нэг зорьсон зүйлийн араас тууштай тэмцэгч ямагт ялалт байгуулдаг. Энэ хүн бол бокс, марафон гүйлт, уулын спортоор тууштай хичээллэгч нэг. Анх гемлайн руунд ээжтэйг алхаж явахдаа тэр сайхан сүрлэг уулсыг хараад Эверестэд авирах санаа төрсөн нь цэвэн дашин амьдралд маш том адал явдлыг эхлүүллээ. Тэр маань л одоо битүүхэн одоо надад сэтгэлд маань байнга л үдээтэй байдаг. Эверестэд ер нь авирна гэдгийг бол олон жилийн өмнөөс л бодож мөрөөдөж хүсэж исэн зүйлийн нэг юм байна. Тэгээд үндсэндээ 2008 оноос хойш Эверестэд авирна гэдэг бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн 2008 оноос. За тэгээд эрдээсөө энэ богдуул одоо ингээл Sky цанын бааз уул одонд авирах морих гэдэг эрдээс бэлтгэл сургалтыг бол өөхгүй хийжсэн. Хүчний бэлтгэлээс хуулаад баяр ёслолын үеэр ч гэсэн хүмүүсийг сайхан баярлж явах үед би бэлтгэлээ хийж гүйж ууланд авирч бэлтгэлээ тасралтгүй хийсээр л байсан. Ингээд өөрийнхөө ялалтын төлөө зарим шийдвэр гаргажээ. Яг Эверестэд явлаа гэдгээ ер нь бүх юмудаа бэлтээд янтан гэрээ мэрэгээ нөгөө явах компаниудаа гэрээгээ хийгээд янтан болгоцсон байж байгаа 7 хоногийн өмнө ердөөсөө яг гэр орныхондоо цаа ингээ Эверестэд авирахаар боллоо гэд хэлсэн ердөөсөө маш их хүн дээр хүлээж авсан манай гэр бүлийн хүн бол тэгэл өөлч мөөлөл одоо бөө юм болсон л доо тэгээд найз нөхдүүд маань ч гэсэн маш их хүн дээр хүлээж авсан чи одоо зүгээр зарим улсууд найзууд маань одоо чи одоо тэнийг юм уу гэр бүлтэй байж одоо чи одоо яах гээд байгаа чи болмол гэж ирдээсэн маш их намайг болиулах талаас бол ятгаж исэн. Түүний зарим найз нар их нэрлүү нутсдаж наадха битгий явуул. Тийшээ явсан зарим хүмүүс эргэж ярдгүй юм гинлээ гэж маш нухацтайгаар ээлж дараалан хэлсэн байна. Үүнээс үзэхэд баг улчраасаа хит хитэн спортоор зэрэг хичээлж ирсэн түүний хүсэл мөрөөдөл болсон Эверестийн оргилд гарахын тулд ямар их саад бэрхшээл сэтгэл зүйн дарамт байсан нь илэрхий. Хэдий тийм ч ган тулгаар ахлуулсан марафон гүйлтийн улсын шигшээ багт нэгдэн бэлтгэлэн хийж байсан нь үр дүнгээ өгчээ. Тиймдээч сэтгэл зүйн хувьд маш сайн байлаа. Тэгээ сэтгэл зүй бол би бол маш их сэтгэл зүй сайтай гэсэн. Чадна би заавал чадна Эверестэд авир чадна гэсэн тийм сэтгэл зүй бол маш их өндөр байсан. Хизээч өөртөө одоо бууж өгөхгүй, хизээч ухрахгүй, заавал гар нь одоо ямар ч юм тохиолдож исэн. Хизээч шантрахгүй, ухрахгүй, зорьсон зорилгодоо хүрнэ гэсэн надад бол тийм сэтгэлийн тэнхээ бол ер нь л тэр гүйж явах үедээ л бол ер нь бол тэгэл өөрийгөө байн хурцлж
Эверестийн оргил дээр нь заавал гарч чадна гэдэг бол өөртөө бол маш их итгэлтэй байсан. Цэвэн даш цаст Эверестэд гарахын тулд бэлтгэл болгож Улаанбаатараас Лондон хүртэл гүйхээр бэлтгэж байж юм. Ингэхдээ зүгээр ч нэг гүй гэж бодсонгүй. Дэлхийн нийтийг халдварт бус өвчний эсрэг уриалъя гэж бодсон ч зарим нэг асуудлаас болж энэ нь бүтлгүйтгэжээ. Тэрээр бэлтгэл хангаж болох бүхий л аргыг хэрэглэж эдэр 9 хүйтэнд хардсны усанд хүртэл орж бие организмаа дасгаж байж юм. Дэлхийн мэрэгжлийн шилдэг уулчид тэнд цуглардаг. Тэр дэсэл дандаа л би чадна өөртөө итгэлтэй тийм л усууд тэнд очиж байгаа шүү дээ. Лугтлагийн нисэх онгоцны буудал ийм жижигхэн талбайтай. Тийм ердөөсөө богинохон газар л хурдан аваад хөөрд юм байна. Ямар гоё газар ээ. Сүх мөх заслуултаа. За эндээс бид нэр явахдаа эндээс тавл нэг баг болж явсан. Хөх тэнгэр гээд баг болж явсан. За манай багийн гишүүд маань олон улсын хэмжээний мастер Ганбаатар олон улсын хэмжээний мастер уулын загсмагч байна. За манай элбэг спортын мастер элбэг жаргал ах байна. За хүний их хэмж баяр сайхан байна. Ингээд хэлийн цэргийнх нь пост байна. Энд ингэ шалгад юм байна. Урд өмнө нь Монголын уулчид ганц нэгээрээ бусад орны уулчдын багийг дагаж Эверестэд гарч байсан бол энэ удаад тэд 5 хүний бүрэлдэхүүнтэй Монголын анхны уулчдын багийг бүрдүүлж цаст Эверестийг зорилоо. Харин тэд гарч чадах болов? За энэ үнэхээр гоё байна. Энэ ямар сүрлэг юм бэ? Айгүй их салхитай байна. За маш ширүүн урсгалтай. Ямар гоё юм бэ? Тэйгэр юм байж. Намчаа базар гэдэг 3000 гаруйтай тийм өндөрлөг газар байдаг. Намчаа базар гэж тэр Непалийн тэр дуулын ганц гол төвөн юм да. Тэр Гимла нурууны байдаг ганц худалдаа 8-ны ганц төвөн юм байна. Тэнд очиход бол тэгэл тэндээс эхлээл 3500-аас эхлээд ер нь бол хүмүүсийн толгой тарих, өвдөх, тэгэл ядарч зүдрэх, тэгэл эрдээс амьсгаадах тийм янз бүрийн өндрийн хүнд тийм өөрчлөлтүүд орж эхэлдэг. Эверестийн оргилд хүрэхийн тулд 5 баазыг дайрч өнгөрнө. Далайн төвшнөөс дээш 5300 метрт эхний бааз байрлана. Эндээс дээшлээд 6100 метрт бааз 1, 6500 метрт бааз 2, 7300 метрт бааз 3, 7900 метрт бааз 4 байрлана. Үүнээс дээшээ 950 м яваад 8850 м-ийн өндөртэй Эверестийн оргилд хүрнэ. Сайхан ингэж. За тэр марафон гүйлтэй холбооны төг байна. Энэ Монгол Алтай төв клубын төг байна. За бидний юуг ингээд хийгээ бэлтгэсэн байсан ингээд холдоосон хэвлэлээр ингээд. За энэ нэмэгтэйчүүд ирвэл бол үндэстэй ирүүлээ. Амьдралын талаа ингэсэн манай баяр сайхан эмчийн нэг төрийн бус байгууллага байд юм байна. За энд бас нэг сайхан юу байна. Энэ болохоор архихгүй эрүүл Монголын төлөө гэсэн юм сайхан төг байна. Ер нь тэгээд манай төрсөн өдөр ямар ч архихгүйгээр бид нар архинаас их хол байгаа л да. Ямар ч архитарс хэрэглэхгүйгээр. Эртээсээ тэгэл нэг шоколад зат шиг болсон да тийм үү? Nice. Тий. Урд өмнө явжсэн усуд бас архитар суугаад янз бүрийн асуудалд орж ирсэн гэсэн. Бид нар бол тийм бол байхгүй. Архинаас хол, бусад бүх зүйлээс хол. Зөвхөн зорьсон зорилгынхаа төлөө ингэж явж байна. За энэ манай нөрөөг байна. Энэ манай шеф байна. Өндрий манай шефанууд байна. Тий. Эмбаа гэдээ бас
Гомбо. За энэ одоо нэг манай Эверест бааз одоо ид гартагаа байна. Тэгээд янзын боёо манай энэ хоол моодыг янзын боёо. Мундаг юм усод байгаа. Өндрийн тогооч байна, намын тогооч байна. Гурван тогооч байна. Very good. Аль ч орны ямар ч уулчин Эверестийн оройд гарахыг хүсвэл заавал нутгийн Шерпаг авч явах хэрэгтэй. Тэгвэл Шерпа гэж хэн бэ? Тэд бол энтхийн уугуул иргэд бөгөөд ямар ч бэлтгэгдсэн мэрэгжлийн уучнаас дутгааргүй үүлчид гэж хэлж болно. 10-аас 25 кг жинтэй үүлчдийн ачааг үүрэн дэлхийн дээвэрт гардаг супер хүмүүс юм. Ингэснийхээ төлөө мөн баггүй хөл сав. Гэхдээ тэд осолдож энтхэн бас бий. Өгцөн усуд байдаг. Одоо тэр нутгийн одоо тэр олоодаа авирцсан тэр одоо нутгийн шерпанууд хүртэл одоо тийш биднийг байж захтал 3 шерпа тийм одоо ачаа бараа зөөдөг шерпанууд өөрсдөө тэгж тийш эндэж тэгж нас орсон байдгийг. Биднийг одоо бэлтгэл сургууль хийж явах үед тийм 3 шерпа нас орсон байдаг. Бид нэр одоо долоорт өдөр алхаж байна. За энд одоо ингээд Эверестэд амнасаа алдсан хүмүүсийн хүмүүс зориулсан бомхон байна. Энэ усуд бол энэ усуд юугаар тийм хийсэн кино байд юм байлээ. Одоо яг юм байна кино. Эдгээр одоо ингээд дандаа амнасаа алдсан усуд юу байна да. Досол зориулсан бомхнууд янз бүрийн орны усуд байд юм байна. Мөн хөх тэнгэр багт Канад, Норвегийн 2 уулчин нэгдэж 7 хүний бүрэлдэхүүнтэй баг болжээ. Харин уулчид бүрийг дагаж явдаг Шерпа нарыг Непалийн аялал жуулчлалын яам сонгон явуулдаг. Үүний учир нь тэд уулчдыг Эверестийн оройд гарсныг баталдаг. Одоо тэр үүлний завсрал чүд гараад ирсэн байгаа. Энэ хажуутлаар нь 2 том уул байгаа. Одоо үйл таглах гэдэг юм л та. Тэр харагдчихж байгаа. Камер нь гологд. За тэр зохиож байгаа. Анх Эверест багаас лагер дээр очиж байхад бид нэр очиод үнэхээр ямар амар агуу байд юм бэ гэдгийг тэнд очиод үнэхээр сурцсан л дээ. Тэр одоо Эверест тэр одоо Гимлан тэр өндөр уусууд ямар амар өндөр бид нар ч одоо явахтай Монголдо бас өндөр уулууд зөндөл байгаа. Тэр уулуудын дэргэд бол үнэхээр сүрдмээр байсан л та. Тэгээд очиход бол ердөөсөө дайн байлдаан болж гин үг юмэр бөх энэ рүү одоо ердөөсөө писвас хийгээл юм дэлбэрч байгаа юм шиг л дуу чимээ гараад тэгэл эргээ харангуутл ердөөсөө уулын тэр цас нурж байгаа ердөөсөө тэгэл байнга л тийм цас нурж идэм байлээ.
Тэгэл ер нь бол айгүй сүрдмээр хүн тэнд очиод бол маш их сүрдмээр л байт юм байлээ. Тэгээд шөнө унтчих ч хүртэл тэгэл уулын цас нураастай маш их дуу чимээтэй ердөөсөө юм л дэлбэрч байгаа юм шиг тийм чимээ гардаг. Шөнө болоход уулчид унтж амрах нь хамгийн чухал. Гэхдээ жирийн нэг хүн ийм хүнд нөхцөлд унтж чадахгүй. Үүнд сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй. Бие бэлдрийн асар их тэсвэртэй уулчтал Эверестийн тэнгэр доор нойрон авч унтж чаддаг юм аа. Хөхтөнгөр багийн уулчид Норвеги, Канадын уулчидтай хамтран 2 сар гаруй бааз 1-ээс бааз 3 хүртэл өгсөж уруудаж бэлтгэл хийжээ. Ингэж бие дасгах нь Эверестийн оргилд гарах бас нэгэн тактик юм аа. Бид нар ч одоо тэнд одоо 2 сар болсон шүү дээ. Одоо тэр яг Эверест бааз лагер дээр тэнд одоо яагаад тэгж удсан юм бэ гэхэлэр ер нь очих гэж 9 онж जैन. Тэгээ очиод бид нар чинь тэнд бас бие дасгах гэж бас маш олон ууланд авиралт хийж ялээ одоо. Тэгээд одоо бааз лагер бид нар ч одоо Эверест бааз лагер одоо байж гэн үндсэн бааз лагер. Тэгээд дараад нь одоо кемп 1 гэж байна, кемп 2 гэж байна, кемп 3 гэж байна, кемп 4 гэж байна. Одоо ингээд бүгд ингээд тусдаа өндөртэй одоо. Хөхтөнгөр багийнхан хэд хэдэн бие дасгах авиралт хийж тодорхой туршлага суужээ. Мөн бие организмын дассны нэг илрэл нь бааз 3 дээр хүчил төрөгчийн баггүй байж чадж байсан явдал юм. За нар манд чинь даа сайхан. Өнөөдөр ер нь их сайхан өдөр биш үү? Салхи шуурга бах та. Ийм амар ангалтай хараа. За. Гомба. Ээжээ явахгүй гэдэг дөрөв зураг авах гэдэг шүү дээ. Окей. За бэн. Энэ өөрөөсөө хахантаа тасчихсан. Нэгээ тасчихсан. Ингээд Хөхтөнгөр багийнхан үндэсний авиралтаа хийхэд бэлэн болжээ. Тэр мөсний хичээл маш сайн байна. Урд өмнөөс хийж байгаагүй юмудаа хийж байна. Сурах юм их байна. Их гоё сонирхолтой гоё юм байна. How's climb? Good. За тэгээд бид нэр 5 сарын 15-нд яг үндсэн авиралтаа бол яг хийж хэлсэн. 15-ны шөнө одоо яг шөнийн 2 цагийн үед бид нар яг Эверест рүү авирсан да. Одоо бааз лагераасаа хөдлөө шөнө одоо хөдөлж илээ. Шөнө одоо авиралт хийхэд бол маш их хүнд юу ч харагдахгүй одоо тийм харахгүй одоо тийм нөхцөл авиралт хийн гэдэг бол маш их хүнд хэцүү. Тэгээд дээрэс нь одоо маш их техник авиралтууд байдаг. Маш их техник хэрэгсэл дээр нь одоо 10 хэдэн килограмм ачаа үүрчээд
Одоо Эверестэд авирна гэдэг бол маш их хэцүү байсан. Баз лаграас 3 цагт 2 цагт босоод 3 цагт хөдөлж байна одоо бид нар шивний авиралт хийж байна. Тэгээд марафоноо хийж байна. Өдрөгтэй. За одоо нүсээ хавцлаагүй гарч. За одоо нүсээ хавцлаагүй шат ашиглаж гарч байна. Энэ бас хайлттай байна. Доошоо 9000 м чинь хязгааргүй гүн. Энэ ажгаар хийш ярпанаар чивдэ. Өдөр шүнжигээ атгсан байна. Одоо үүр цайж байна. Нэлээ юм өгсөр. Дандаа энэ цасмарсан. Энэ утаа. За манай гамбах. Пойсах юмч. Манай бимба. Бүгд сайхан атгаж байна да. Ингээд уулчид нэг олсонд бүгд бэхлэгдэн явлаа. Харин тэдний амь насыг энэ олс 100% хамгаална гэсэн ойлголт байхгүй. Нэг л хүн буруу алхам хийхэд бүгд эрсдэлд орно. Олсонд бол ер нь найдалтгүй л дээ. Хүн бол ер нь тэгэл ууланд авирч байхад бол өөртөө л найдах хэрэгтэй байт юм билээ. Бааз лагер болгон дээр одоо кемп болгон дээр одоо тийм юунууд байдаг. Аялал жуулчлалын Непалийн аялал жуулчлалын яамны одоо тийм хяналт шалгалтын хүмүүс нь байд юм байлээ. Тэгээ ингээд бид нэг шерпа аваад ингээд авиралтай эхэлж байгаа. Бааз лагерууд хоорондоо адилгүй. Уулчдын нүд чих, гар хөлийн хөдөлгөөн, мэдрэмж, алхан бүрийн хийх сонголт нь зөв байж тэд урагшлаа. Яг л нэг хүн шиг сэтгэнэ гэсэн үг юм. Тэгээ кемп нэг бол ердөөс маш их хүнд байсан. Миний хувьд бол кемп нэг рүү авирж байхад одоо гадаадын улсууд бол кемп нэгийг бол попкорн гэж нэрлэдэг юм билээ. Ингээ попкорн шиг юм ердөөсөө ийм цас мөсөн юм овн тавн тийм одоо ангал маш их ангалтай тийм техник авиралтууд шаардсан тийм юм. Бид нар тэгээд одоо маш их нэг юу хэрэгжилж явж ийлээ одоо нэг шат одоо хэрэгжилж явж ирсэн тийм хөнгөн цагаан шатнууд. Тэгээд одоо тэр ангал дээр нь одоо шатнуудаа тавиад тэр шатаар нь одоо ингээд тийм авиралтыг хийгээ явж ийлээ. Тэр шатн дээр авирч байхдаа доошоо харахад бол ердөөсөө тэр дор ердөөсөө яваал нь харагдахааргүй тийм айхтар мөсөн ангал байгаа. Тэр ангал дээгүүр одоо ингээд бид нар гарч байгаа. Тэгэл тэр бол агуултай амарлтай юм. Бааз гурав бол уулчдын хувьд маш их бие болон сэтгэлийн төвчээр шаардсан хэсэг юм. Хэдэн давхар байшинтай тэмцэх ихц мөсөн хаднууд нэгийг давхад бас нэг нь гарч ирнэ. Энэ нь эц төгсгөлгүй мэт санагдана. Гэвч Монгол хүний тэсвэр төвчээрийг энэ мөсөн уулнууд мохоож чадсангүй. Кемп 2 руу авирч байхад бол кемп 2 маань одоо ердөөсөө тийм алсуур өксүр кемп 1-ийг бодвол тийм техник авиралтууд бага. Тэгсэн хэрнээ тийм алсуур айгүй тийм өксүр маш их хүнийг ядраадаг. Тэгсэн хэрнээ бас тийм мэддэхгүй тийм англууд байдаг. Одоо зүгээр ингээд хажуу тийш ингээд одоо тэр замаасаа гараад хажуу тийш явхад бол зүгээр юм цас байгаа мөртлөө тэн дээр гიშгэд доошоо цөмрөөд орчхоор тийм харахад бол зүгээр цас байгаа мөртлөө тэгээ доошоо цөмрөх тийм аюултай тийм юм байлээ. Кемп 3 руу яхад бол кемп 3 болохоор бусад одоо кемпүүдийг бодвол бас нэг онцлогтой байсан. Тэр бол маш их айхтар байсан. Над бол кемп 3 бол маш их хүнд байсан. Тэр маань юу вэ гэхээр маш их техник авиралтууд бас шаардсан. Тэгээд тийм мөсөн ердөөсөө юм ихцэг тийм хад байгаа. Мөсөн тийм уул руу авирж байгаа дандаа ердөөсөө техник авиралт. Кемп 3 руу ингээ хүмүүс товцсон бай. Ингээ дам мөс. Яг энэ мөсөн уул руу ингээ дандаа техник авиралт юм дээ. Хей. Түрүү би нэг стиг хийсэн хажуугаар шерпа юм шиг байна да. Мөснөрөд
хөл гараа гэмтээсэн юм шиг байна. Бистродоор ямсгалцсан. Явж илээ биений хил муу аа. Мус амьд юм шиг юм. За манай багийн гişүүд Моника, Эрвид, Эрвид доктор. Ихч загслама. За энэ манай шефа. Нема гэлцээ. За ингээ бүгдэнд намжлсан. Манай Моникагийн энэ нь илгүй ахын шефа. Нэвс мөн өрөөсөө. Аа тийм. Манай энэ хин бүр ингээ мөс тавьчихсан юм дээр. Энэ хараа бүр. Өөх. Энэ хаврын татгаж ирдэг танил. Бид нар одоо мөс уулрага авирах гэж. Тэгээ шүдээ зуугаал бид нар бол өстой гүрийгээл тэгэл алхасаар гал авирсаар гал бид нар кемп дөрөв дээр гарч ирсэн тий. За энэ одоо дөрөв кемп хийх. Өөрөө Махан заахан гэл таксын дээр нороод энэ дээр хэцсэн гэдэг юм. Тэр одоо амарч кефт үлдээр орох хэлцээд өглөө 5-д тарсан. Маш ядарчаад тэр хавцаа. Дөрөвдүгээр кафтер ирсэн бай. Замын ажил өөрөө тогтсон. Ороод. Хэдэн цаг хөвт ороод. Өнөөдөр баяраа. Бид нар мэдээлэлгээ тооч. Яса. Тэр мэдээлэлгээ тооч. За байж удаахан орсон. Тэр мэрц ядарч амарч нөрөөгийн эрвид тэр 18 өглөө 5:30-аас кемп гараас гарав. Тэгээд мөсөнаар баха авирж 2 цагт 2 цаг шидэн цаг юм бэ. За 6 цаг 7 цаг 8 цаг 8 цаг алхсны дараа кемп дөрвдөрөө ирээд байж гэн. Арвид тэрүүж гарч ирсэн. Арвид. Тэ энэ нэг Норвегиэр хөөрхи бидэнтэй. Хацтай. Норвегиэр. Арвид. Дараа нь гарчсан дараа манайх гарч ирсэн. За одоо бол миний тас ойлгож байгаагаар бол ердөө 1 2 3 4 5 нэг 5-6 цаг унтаж амарсан болоод гол оргил руугаа авиралтаа эхэлнэ. За Өчил дөрөгч. Энд чинь нөгөө Дэвсон гэж ярьдаг штэ. Өчил дөрөгч ягаар байгаа. Өчил дөрөгчөнд орохгүй чи надаар ихэн мөрөвлээд шүү. Өөрөө өчил дөрөгчтэй өвтчиж. Тэгээ бид нар ч одоо 8000 кемп дөрөөс ахуулаад хүчил дөрөгчийн багаар амьсгалж эхэлсэн л та. Кемп дөрөөс эхлэв. Зарим улсын уулчид бол яг зүгээр кемп 3 мураас эхлэв 7100-аас эхлэв одоо яг хүчил дөрөгчийн багийг хэрэглээд эхэлсэн л та. Монголчуудын хувьд бол бид нар бол яг 4-р кемпээс эхлэв яасан яг урд нь 3 дээр ингээд дасан зохицох чадвар сайтай болцсон байсан учраас шууд 4-өөс эхлээд шууд хүчил дөрөгчөө хийж эхэлсэн. 5 сарын 19-ний 21 цагаас 640 уулчин яг авирсан байд юм байлээ. 21 цагт мэдээж тас харанхуй болсон байлаа. Энд дэлхийн дээвэр болох үүлчид болгоны мөрөөдөл болсон 8850 метрийн өндөртэй Эверестийн оргилд гарах гэсэн орон орны 640 үүлчид эр зэрэг хүсэл мөрөөдөлдөн хөдлөгдөн цуглжээ. Тэдний дунд Монголоос ирсэн хөх тэнгэр багийнхан бий. Харанхуйд авиралт хийх нь тийм ч таатай зүйл биш. Гэхдээ Шерпа болон бусад хүмүүсийн хувьд энэ нь шүтлэгтэй холбоотой учраас 21 цагийг сонгожээ. Тэгээд бид нэг шөнө авиралтаа хийсэн. Тэгээд бид нарыг авирч явах хэвээр бүр яаваа гэмээр бүр хэвээр бүр нүүр хорстол тийм амар цасаар шуурч ялээ. Тэгээд хүүх одоо ийм амар нөхцөлд одоо ингээ авиралт хийж одоо болдгол юм бахтаа гэж одоо ирдсэн.
Үнэхээр бол гайхсан л та тэгэл зү яг болдгол юм багтаад ийм шүн ийм засан шуурхтай багт. Үнэхээр няцмаар байсан. Тэгээд миний хувьд бол зориг урдаа тавьсан зориг маань тодорхой байсан учраас би ямар ч одоо байгалийн хүнд хэцүү бэрхшээл тохиолдсон ч байсан би заавал гарна хизээш бууж өгөхгүй гэсэн өөртөө тийм хатуу тийм зориг тавьсан байсан учраас тэгээд тэр бэрхшээлийг бол үүндээ тоогоогүй авиралтай өргөжүүлсээр л байсан л та. Тэгээд манай одоо Шерпа надтай цуг явсан даваа гэж Шерпа тэр маань одоо тэгэл бас өөр одоо тэр нутгийн Шерпа их өөрөө их чинь л одоо тэгэл нутгийн өнгөгчл бас тэнцтэй даарч мараад орилол өөрийгөө ингээд нүдэл орилол намайг бас даарч яах нэг бол ингээд тэгэл нэг солонгосын нэг юм үрж жагаад ингээд яачдаг тийм халуун болцдог тийм нэг юм байт юм байлээ. Тэрийг бэлэмэлийн дэhéгээд ингээд үрэл ингээд өөрийгөө нүдэл ингээд өстө бүр байж ядж байгаа байхгүй айхтар тэгэл. Тэг миний хувьд бол даарахын хувьд бол даарсан л да тэгэл яг гарын үзүүр хөлийн үзүүр одоо ингээл маш их даарч эхэлж ийсэн. Тэгэл ингээл тэнгуут нь одоо тэгэл эрдээсээ дотроо ингээл бэлийн дотроо ингээл гараа ингээл үрээл. Тэгэл хөл мөл дээр ингээл жоохон дэвхцээл ингээл жоохон яагангууд ингээл гайгүй бүлээцсэж байгаа юм л та. Энэ хэсэг бол уулчдын олон сар жилийн бэлтгэлийн үр дүнг шалгасан хамгийн хэцүү хэсэг. Дээшлэх тусам хүйтэр нь агарын даралт багасна. Мөн үхэл амьдралыг шийтгэн ч бий. Тэгэл ингээл байсагаар жоохон явж байгаа л ингээл төгжрэлд орчихно. Одоо манай Улаанбаатар яаж төгжрөл вэ? Машины төгжрэлд орохлоор хүн яаж бохимдож уурладаг вэ? Яг тэрнтэй адилхан тэнд тийм байдал үүсчихсэн. Маш олон уулчид эрдээсээ бүгд л санаа зорилго нэгтэй. Бүгд л одоо Эверестийн оргил дээр гарна гэсэн тийм зорилготой улсууд байсан. Бүгд одоо тэгэл одоо урагшаа тэмүүссэн тийм улсууд байгаа. Тэгэл одоо ингээл бие биенийг хүлээгээл ингээд зарим нь ингээд ядраад ингээд суудсан ингээд тэгэл ингээд нэг олсонд нэг бэхлэгээгээ хийчээд бэхлэгээгээс тайлахгүй ингээд ядраад суугаад өөр ирэхгүй ингээд ядарсан тийм уулчид байж байгаа. Тэгэл тэднийг ингээд хүлээгээ сүултээ бүрээс уур хурж байгаа юм чи тэгэл одоо бүр тэнгуут нь шууд бид нар чинь бэхлэгээгээ тайлал одоо бэхлэгээгээ тайлал хажуугаар ингээд дайрал гарч байгаа тиймэрхүү одоо ингээд суудсан улсууд. Уулчид цуваанд орон ар араасаа дагн яв. Зарим уулчид үнэхээр биеийн дийлхэн болж амархаас өөр аргагүй төрөв. Ярим таны урд яваа уулчин явж чадахгүй төрвөл таач мөн явж чадахгүй. Ягаад гэвэл бүгд нэг олсноос бэхлэгдсэн. Энэ үед замын бөглөрл үүснэ. Энэ маш аюултай. Өдөрсөн биеинд норсон хувцас хөлдөж бүх биеийг хайран хөлдөх аюултай. Үүр цайхан мөчөд Өвтөнгөр багийнхан маань хил арагийн ханамд тулж ирлээ. Энэ бол зөрж өнгөрөх аргагүй нарийн зантай аюултай хэсэг юм. Тэр ханд маш их тийм айхтар бартаатай амар тийм шүх амар уулнууд байсан. Яг тэн дээр бид нар ингээл ирэхэд бол өглөө үүр цайж хахад бол эхнээсээ ингээд одоо Эверестийн оргил дээр эхнээсээ одоо төрүүлж явж байсан усууд маань Эверестийн оргил дээр гарчаад ингээд бууж байгаа байхгүй. Буухад ингээд дээшээ гарч байгаа усуудтайгаа ингээд хамт ингээд яг ингээд мөргөлдөөд ингээд ямар ч ингээд явах тийм эвгүй болцсон. Ингээд төгжрөл үүсээд ахиж төгжрөл үүсээд юун дээшээ гарахтаа байхгүй нэ дээрээс бууж байгаа усууд маань доошоо бууж чадахгүй гарч байгаа нь дээшээ гарч чадахгүй тийм төгжрөл үүсээд бүр 1 цаг төгжрлээ 2 цаг төгжрлээ 3 цаг төгжрлээ бүр үнэхээр төсвөр алдаж байгаа. Цааш явах боломжгүй уулчид харамсалтай ч гэсэн авиралтай зогсоон буцсан дээр байдаг. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Байгалийн байж болох хамгийн хатуу ширүүн нөхцөлд төвчээр зан урагшлах уулчид. Энд зөвхөн өөртөө л найдна. Байгальтай тэмцгээс гадна өөртөөгөө бас тэмцэлтэн. Дотоод сэтгэл зүйн хүчээр гадна хорчин нөхцөлийг үгүйсгэн тэмцэнэ гэдэг бол тамирчин хүний эрхэм чанар юм. Би бол эрдээс гарна гэсэн тийм юутай байсан. Манай нөгөө Шерпа болохоор одоо цаг байхгүй, одоо ингээ өнгөрсөн, одоо ингээ гарч чадахгүй. Одоо ингээ өнгөрсөн. Одоо ийм төгжрэлд орцсон, ингээ гарч чадахгүй. Буцъя гэсэн санал тавьдаг надад. Энэ бол би бол энэ саналыг бол эрдээс хүлээж аваагүй. Үгүй ээ, no гэл эрдээс би ч эрдээс go гэл эрдээс орилол нөгөө Шерпага нуруу дээр наалгадал эрдээс go гэл дайрцсан л та эрдээс. Тэгээд тийм байхгүй гэл эрдээс шууд дайрцсан. Тэгээд дайрахтаа яасан бэ гэхээр нөгөө усууч ингээ бие биендээ ингээд юугаа тавьж өгөхгүй. Нөгөө бэхлэгээгээ тавьж өгөхгүй яг ингээд өөдөөс яатсан. Хэрвээ ингээд нөгөөдөл чинь бэхлэгээгээ тавиул одоо бас аргагүй л дээ. Тэгээд тэр уулчаад бол бэхлэгээгээ тайлж жагаад намайг гарах гэж жагаад ингээд өөрсдөө ингээд
доошо унах тийм магадлал айгүй өндөртэй. Тийм учраас ердөөсөө бэглэгнээс ингээд зуурцсан бөгөөд айгүй ердөөсөө тийм ердөөсөө хүн гიშгэх, хөл гიშгэх тавих тийм юугүй тийм газар байгаа байхгүй. Айгүй хүнд. Тэгээ яг тийм газар ингээ хүн олон цаг ингээ зогсохлоор чинь даарахаас гадна ингээ хөл гар нь хөсч мөшөөл ингээ бүр янз бүрийн байдалд орж байгаа юм л да. Тэгээ ердөөсөө би шерпага нөгөө шерпа даваа шерпага зоригжуулаад тийм байхгүй би заавал гарах хэрэгтэй гэл тэгэл ердөөсөө юугаа одоо бэхлэгээ тайлаад ердөөсөө одоо шууд тэг дайрсан л да. Ердөөсөө тэр бол дайрах бол хамгийн тэнэг аюултай алхам л да. Тэр бол ердөөсөө түүний хийсэн энэ үйлдэл бол маш эрсдэлтэй алхам байлаа. Гэхдээ энэ нь Монгол хүний дайчин зоригтой зан чанартай холбоотой байж магадгүй. Тэрээр хийхийг хүссэнээр хийсэн. 4 жилийн уйхгүй хөдөлмөр баяр ёслол зугаа цэнгэлийн хажуугаар чихээ даран бэлтгэл хийж хөлсөөн тусдуулсны үр дүн 100% гарлаа. Дөрвөн үлрэлтэй, эрсдэс уур амьсгалтай, агуу их түүхтэй оронд Монгол хүн болж төрсөн дөм бахархаж баярын нулимс тусдуулжээ. Эверестийн орой дээр гарахад үздэг. Хүүх ямар гоё сэтгэл төрсөн гэж бодно. Үнэхээр үгээр хэлхий аргагүй. Маш их гоё сайхан байсан. Ердөөс яг л хүн тэнгэр дээр гарцсан. Тэр үүл мөр бүр тэр доор. Одоо нэг 6000 та 7000 та амар өндөр сүрдмөр амар уулнууд байсан. Тэр уулнууд чинь бүр тэр доор харагдаж байгаа. Тэг ямар амар агуу гэдгийг л тэн дээр гараад мэдэрсэн л дээ. Гарангуутаа би чинь тэгээд ердөөс гараа шууд Эверестийн оргилын одоо тэр аваан дээр нь очиж мөргөөл тэгэл өөрийнхөө уйлал ердөөс нүднээс солоноос гараад асгартал уйсан л дээ. Хоёр сарын турш Эверест ууланд байж зөвхөрлөлтгүй тэмцээр оргилд нь гарч улсын хан түгийг мандуулна гэдэг бахархам амжилт юм аа. За тэгээд оргил дээр гарчаад хоёлоо тэгэл маш их сэтгэл хөдлсөн битэрийн тэгэл манай даваа шерпа надад маш их баярлал. Надад тийм Эверестийн оргил дээрээс нэг 3 ширхэг чулуу. Одоо яг оргилийн тийм 3 ширхэг чулуу аваад надад бэлэг болгож өгсөн. Тэгээд явахтай монголчууд маань бид нар бас их шүтлэгтэй тийм хүмүүс байдаг. Буддын шишинтай тэгээд шерпанууд ч гэсэн бас манайхтай адилхан буддын шишинтай юм байлаа. Тэгээд бид нар яг тухайн үед би бол бас оргил дээрээс одоо Эверестийн оргил дээрээс хамаагүй чулуу авах одоо зөвч байд юм уу, бурууч байд юм уу одоо айжл байсан. Тэгээд яг хайрхан маань Эверест хайрхан маань нутгийн шерпагаар дамжуулж надад одоо тэр чулууг одоо бэлгэлүүлж гин гэж бодоод яг би тэрийг бэлгшээгээд ингээ авсан, маш их бэлгшээж авсан. Тэгээд тэр чулуу маань одоо миний хувьд бол маш их үнэтэй тийм зүйлийн нэг юм байна. Тэгээд яг энэ 3 чулууныхаа нэгийг би бол одоо
байгалийн одоо байгалийнхаа музейд одоо дурсгал болгож бэлгэлье гэсэн тийм бодолтой байгаа. Яагаад би эндээс ингээд бичлэг хийгээд Эверестийн оргил дээр гараад оргил дээр гарснаас тэгэл буугаад одоо энэ Монголдо буцаж эртлээ бичлэг хийсэн. Яагаад энэ бичлэг хийгээд зургийн аппаратаар ингээд зургаа дараад ингээд бичлэг хийгээ явсан бэ гэхлээр ер нь бол энэ манай уулын спорт болохоор маш их хүнд хэцүү ийм спорт. Дээр нь бас ингээд үзэгчгүй тийм спорт байдаг. Тэгээд одоо энэ Эверестийн оргил дээр гарсныг бол ер нь гарсан уулчид маань ер нь бол өөрөө өөрсдийгөө ер нь баталгаажуулж явах хэрэгтэй. Дээр нь яг хөө аялал жуулчлалын яамнаас тэр цуг гарсан улсууд баталгаажуулж байна. Тэр Эверестийн оргил дээр одоо тэр овоо байгаа шүү дээ. Тэр овоо одоо овоон дээр ингээд зураг мөргө ахуулаад ингээд яа. Тэр овоо бол эрдэс ойлгомжтой. Эверестийн оргил дээр байдаг овоо ганц л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр оргилын овоо бол эрдэс тийм содон овоо байгаа. Тэр овоог бол угаасаа тэр аялал жуулчлалын яам нь мэдж байгаа. Тэр овоон дээр ингээд зураг ахуулаад ингээд яхад бол одоо Монголоос одоо ингээд Өсхвэр, Гангама дараад нь тэгээд одоо би тэгээд ингээ баяр сайхан юм чи одоо ингээд цогцлон агч ингээ бид 5 ингээ гарчаад байна. Одоо 5. Дээрэс нь одоо төвдийн талаас манай Батэрдэн гээд уулчин Эрдэнэтийн хангар спорт клубын тамирчин уулчин Батэрдэн маань гарсан байгаа. Тэр бол маш их сайн. Тэгээд төвдийн талаас яг тэр 5 сарын 19-ний өдөр Батэрдэн гарсан. Тэгэхдээ бид нар бол тэр оргил дээр дайралдаг үл дээ. Тэр оргил дээр дайралдах тийм ямар ч тийм юу бол байхгүй. Нөхцөл бол байхгүй. Википедиа сайтнаас 2012 онд ямар Монголын уулчид гарсныг харж болно. Энэ бол яахын аргагүй маш том баталгаа. Гэвч тэдний амжилтанд эргэлзэн гарсан гараагүй гих маргаан цуу яриа мэрсэр баясаар л. Энэ одоо янз бүрийн одоо уулчдын хувьд одоо ингээд янз бүрийн яриа байдаг. Энэ яриаг бол дарах хэрэгтэй. Энэ бол үнэхээр гомдмоор, сэтгэл өвдмөр. Ингэж зов зүдэрч 2 сар тэр Эверестэд гямлаад ингэж 2 сар зов зүдэрч ирчээд ингэж хүмүүст хэлүүлнэ гэдэг бол үнэндээ одоо харамсалтай байдаг. Тийм учраас энэ яриаг бол ер нь бол батлахын тулд хүн бол өөрөө л одоо дараагийн уулзтад би яг энийг бас зөвлөгөө маягаар одоо тийм ээ хэлээд байгаа юм л да. Энэ бол дараагийн уулзтад одоо мэдээж монголчууд маань мундаг улсууд тийм учраас Эверестэд аврий гэсэн бодолтой явж байгаа уулзт байвал одоо тэгээд бас энэ юуг бас бодож үзэх хэрэгтэй л дээ одоо тэгээд. Өмнө нь хэлсэнчлэн Непалийн аялал жуулчлалын яамнаас Эверестийн оргилд гарсан уулчдад сертификат болон медалийг баталгаа болгон өгдөг бай. Энэ сертификат медаль нь уулчдад ямар их үн цэнтэй олддгийг та бүхэн бэлхнээ харсан бизээ. Доошогоо тэр одоо бууж явах үед бол одоо тэгээд намайг бууж явахд бол маш олон улсууд нас орж исэн. Үнэхээр харамсмаар байсан, үнэхээр хальсармаар байсан. Харамсгаас гадна хальсармаар байсан. Үнэндээ ямар амар байд юм бэ гэдгийг бол би доошоо буух бол хамгийн амар байсан. Тэгэл доошоогоо бүр арайч нэгэн буугаал одоо бүр кемп дөрөв дээр арайч нэг бууж ирээд ердөөс одоо шар гэрэл насаал бууж ирсэн дээ. Тэгэл кемп дөрөв дээр ирээд ердөөс бушуухан өргөвчөө тайлал майхандаа ороод ирдээс шууд ирдээс тэгэл нэг халуун одоо нэг юу жуус оранж жуус уугаал тэгэл ирдээс шууд өөр ирэхгүй орлуугаа ороод манай майхан ингээд шууд цасан дээр орчихсон юм да. Тэр нэг ганцын гоцтой. Оо нэг юм аа. Гоцтой. Оо жуус. Окей. За нэг жуусээр дайлж чинь та. За баярлалаа. За манай баяраа доктор жуус уугаал хөнцөлтөд орцсон л байна та. За өнөөдөр ямар хуу гарч ирв? Яг тэгэл. Мэдээсээр байгаа гарч ирлээ. Чанга биш бас тийм ээ. Чанга. Хүмүүс их явж байна, очир ихтэй байна, бие бинийгөө хүлээж байна. Ингээ баяраа дээр нэг майханд орд юм та. Жуус уух гэж Жуус уух чадлаа нэг. За бид нэг 720 метрийн өндөр. 7100. 7100 юу? 7100 метрийн өндөрт. Нэртэж явахдаа бид нар 6 цаг байсан. Саяд нэг 530 минут. 30 минут арай л урд явж. Тийм ээ. Цагийн хувьд бас арай гайг байсан тийм. Цагийн Эртүүд бол амар шуурч юм байна. Манай бомбиг гэдэг юм ба. Нэг иймэрхүү. Бидний кемп нэг иймэрхүү жаа. Доошлон зураг. За. Төрөт ингээд. Манайх нэгээс бүгд ингээд гистротоор амсгаж хонж байна. 7000 стейшн төртөө. Тэгээ 1.5 дээр төрсөн. Хамгийн дагалтай.
За би нэг өөрөө нэг юм ирэх үү. Тэгэл энэ нэг хөдөлж идэв. Толгоос гисрээд бүрстэ гайхаж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр гайхах нь ч аргагүй юм байлээ. Тэгээд тэр улсууд маань Эверестэд авирах гэж байгаа тэр уулчид маань Эверестэд авирахын тулд 3-5 жил бэлтгэл сургалт хийдэг юм байна. Тэгээд наан одоо тэр Гямла уулын одоо янз бүрийн одоо нэг өндөртөө тийм уулуудад авирч бие дасгаж тийм ээ хэд хэдэн удаа дасгаж тэгж бүр яг боллоо гэсэн үедээ Эверестэд хамгийн сүүл Эверестэд авирт юм байна л да. Миний хувьд бол одоо эрдөөсөө л одоо шууд тэгээ авирцсан одоо уулчтын одоо хувьд бол одоо эрдөөсөө л тийм өндөр ууланд авирж байгаагүй мөртлөө одоо ингээ гарцсан. Тэгээ манай одоо юуны юугаар одоо битүү одоо морь гэх юм уу да одоо битүү морь л одоо ингээл Эверестэд гарчлаа л гэсэн үг л да. Одоо манай уучтын ярьдгаар бол тийм ямар битүү ямар ч тийм урд өмнө яаж байгаа ийм хүн ингээ гарчлаа гэдэг бол хүмүүст одоо их сонин содон гадаадын улсууд бол маш их гайхаж хүлээж авч ирсэн. 6-аас 7 удаа Эверестэд гарах гээд чадаагүй бусад орны уулчид байдаг. Харин Монголоос ирсэн Хөх Тэнгэр багийн гишүүн Цэвэндаш анх удаагийнхан авиралтаар Эверестэд гарсан нь олон уулчдын гайхширлыг төрүүлж бас атаархуулж байлаа. Тав 6 давхар, 7 давхар, 9 давхар, 10 давхар, хэдэн давхар байшингийн өндөртөө тийм өссөн уулууд тэндээсээ буугаад явангууд дахиад тийм хэмжээний тийм байшингууд тийм өндөр мөсөн оргилууд өстө барагдахын аргагүй бүр арай ч нэг юм юунд кемп 3 дээр тэн дээр бас нэг жоохон ууслаж тэн дээр нэг бас нэг жоохон жүүс мүс ууж жоохон амарч байгаа ганц 2 цаг амарч байгаа доошо кемп 2 руугаа ахаал бууж байгаа. Тэгээд буугаад би одоо яг кемп 2 руу бууж явхад бол миний хувьд бол маш үнэхээр бүр хүнд өстой хэцүү болж эхэлж байсан. Доошо буулт хийхэд өстой бүр нэг алхам хийхэд л надад үнэхээр хэцүү байсан. Яагаад гэвэл миний хүзүү эрдээс ингээд хөшсөн. Хаашаас ингээд харж болохгүй ингээд хүзүү хөшсөн. Одоо тэгэл бүр өстой бүр үнэхээр бүр ямар ч бүр хэцүү байдалд орсон л да. Үнэхээр тэгээд би одоо үнэхээр хүзүү хөшөөл одоо ингээд нэг суугаал унахал юм бол үнэхээр одоо ямар байдалд хүрэх үү, намайг хэн аврах уу, яах вэ гэдэг бол ойлгомжтой. Тийм учраас би бол хүзүү өшөөд хүзүү хөдлөхөө хажууд ишээс харж болохгүй, хоёр тишээ харж болохгүй, доошоо харж болохгүй, дээшээ харж болохгүй. Яг ийм нэгэн хэмээ. Тэгээд эрдээс тийм байдалтай би авиралтаа буултаа доошоо үргэлжлүүлсээр л байсан л та. Тэгээд арай ч нэг юм кемп 2 дээр ирээл үрвчээ тайлал тэр хүнд үрвч үрцэн дээр нь тэгэл нэг үрвчээ тайлал бушуухан шиг л эрдээс нөгөө нэг надтай цуг авирсан шерпата алий ч нэг мөсийг дээрч гэл гисэн гэлгуурт өгөөл явуулсан тэгэл гэлгуурт мөс аваад ирсэн тэнгуут мөсөөр ингээл эрдээс гэлгуурт дөр мөс аваад ирж байгаа тэгэл мөсөөр ингээ хүзүүндээ жин тавиал тэгэл эрдээс жоохон хоол унд цай цууж аваад тэгэл эрдээс шууд хөвтсөн би эрдээс ядраал тэгэл угаасаа тэр кемп 2 дээр хонсон бид нар тэгэл маргааш өглөө нь босоод ирсэн чинь хүзүү зүг зүгээр болцсон нөгөө амар хөссөн байсан үзүүч зөв зүгээр болцсон. Бид нар одоо 2 дугаар бест кемпээс нэг рүү явж байна. Энд ийм айхтар юм бас нэг ангал байдیں۔ Амар багт. Үнзгий одоо ингэ доош ингэ ирчтэй ангал. Ингээ хуваагдсан. За одоо манай цог агш гарах чинь. Энэ ер нь хайртай та. За манай баяраа доктор хамгийн зөв цаг гарчаа гэж. Яг манай багийн байна да гэж. За өнөөдөр 2012 оны 5 сарын 21-ний өдрөө бид нар үндсэн кемптэй нөгөө айхтар юмнасаа буугаад ирлээ. Айхтар мөсөн уулнасаа ер нь дооштод одоо нэг күмпүү гэд мөсөн гол дээр ирсэн бид нар жоох амраад байж байна. Хайр бид гүд
Чаас айгүй ядарчны төлсөн гарчихсан. Куртки шуурайсан. Too hot, you know. Манай нэмээгэн бүгд You're үрцээ. ready? Дөрөв болсоо. Down jacket, take out. За, миний хувьд бас өөрсдийн бас чамлахааргүй хүндээ. Одоо энд өөрийнхөө гудсыг хоёр давхар гудс, энд нэг гудс, энд нэг гудс. Тэгээд хөнжил мешок. Одоо бүх юмнууд одоо нэг тэгэл комбинза бүх юмнууд яц энэ бас хүндээ. Эндээс гарахтаа л би өдрийн тэмдэглэл хөтөлж исэн. Тэгээд одоо Эверестэд байх хугацаанд тэр 2 сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж исэн. Тэгээ ер нь бол нэг явандаа бас нэг зөвлөгөө маягийн тийм нэг жижигхэн ном гаргая гэсэн бодол байгаа. За ингээд тэгээд монголчуудаараа бахархаж, монголчуудад амжилт хүсье. Одоо түүнийг гарах ёстой уул нурууд нь хүлээсээр байгаа. Мөн хойч үедээ зааж сургаж уулын спортыг танин мэдүүлэх эрхэм үүрэгч мөн хүлээж байгаа. Ер нь бол уулчдын хувьд бол Эверест гэдэг бол мөрөөдөл байдаг. Одоо уулчдын хувьд бол мөрөөдөл байдаг. Тийм учраас одоо би монгол хүн болж төрснөөрөө маш их бахархаж байна. Монголчуудаараа бахархаж байна. Энэ сайхан их оронд төрснөөрөө бахархаж байна. Уулын спорт бол үзэгчгүй спорт юм. Тиймдээ ч зарим хүмүүс олимпийн аваргаас ч илүү үн цэнтэй гэж үздэг. Хэдхэн минутын дотор аварга болж медаль зүүн гэсэн ойлголт огт байхгүй. Амьсараа дэнчин 50 байж дэлхийн дээвэрт гарна гэдэг жинхэнэ эр зэргийн спорт юм. Амьдралдаа зоригтой, түүндээ тууштай тэмцэгчл амжилтанд хүрдэгэ гэдгийг баттган харуулж чадсан Цэвэн Даштан амжилт хүсье. I did my best to notice when the call came down the line. Up to the platform of surrender, I was brought but